Тэгэхээр аж ахуй нэгжийн төлөх хүн болохоор эргэлтийн хөрөнгө дээр 7, хөрөнгө оруулалт дээр 8-аас 9, ногоон зээл дээр 6 гээд засгийн газраас хариуцсан төлөх хүн 10% байхаар ийм байдалтайгаар бол төлөлт явагдах юм байна. За одоогоор эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар санал ирүүлсэн 315 аж ахуй нэгж, хөрөнгө оруулалтын зээлд хамрагдахаар нийт 262 аж ахуй нэгж гээд танилцуулгаас ойлгож авлаа л да. Асуух гэдэг зүйл маань болохоор энэ зээл өгөх аж ахуй нэгжүүдийг энэ банкуд хэрхэн сонгож байгаа юм болоо? Өмнө нь огт зээл авч байгаагүй шинэ компаниудаа зээлээр хэрхэн дэмжиж байгаа вэ? Энэ дээр танаа яамнаас анхаарал хандуулж байна уу? Эсвэл аж ахуй нэгжүүд одоо банктай хоорондоо харилцаад энэ асуудал нь зээл авах эрхэн нэгдэд ингээд явна гэж орхиж байна уу? Нилээ их тийм нөгөө зээл авахын тулд зөндөө шаардлагыг хангуулж байна гэдэг шүүмжлэл ирээд байдаг. Энэ дээр сайдын байр суурийг сонсё. За хоёрдугаар нь болохоор танаа танилцуулга дээр энэ цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдож байгаа зээл болохоор Улаанбаатар хотод дархан уул Орхон аймагуудад зээл олгогдоод байна гэж танилцуулга дээр бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр бусад аймагуд явах лээ. Тэгээ бас тайлбар нь цаашаа үргэлжлээд явахдаа хүн амын нягтршил дэд бүтцтэй холбоотой ингээ зээл өгөгдөж байна гэсэн байдлаар танилцуулж байна л да. Ер нь эдгээр 3 газраас Улаанбаатар, Дархан уул, Орхон аймагуудаас өөр газар үйлдвэр хөгжих ийм боломж байна уу? Байхгүй гэж үзэж байна уу? Ер нь танаа яамнаас ямар арга хэмжээг нийт улсыг хамрах хүрээнд нь авч хэрэгжүүлж байна ээ. За цагаан алтын маань зорилго арьс шир ноос ноолуурын боловсруулалтын төвшинг дээшлүүлэх. Одоо боловсруулах үйлдвэрүүд маань яг саяны дурдсан аймагуудад л байгаа. Жишээл арьс ширний үйлдвэрүүд улсын хэмжээнд 27 үйлдвэр үйл ажиллагаа болж байна. 24 нь Улаанбаатар хотод, 2 нь Дархан уул аймагт, 1 аж ахуй нэгж Өвөр хангад. Ноолуур үндсэндээ 99 Улаанбаатарт. Ноос мөн адил. Тэгэхээр ингээд гол байрлалаад агаад нөгөө үйлдвэрлэлийн дэд бүтц, үйлдвэрлэлийн уур, үйлдвэрлэлийн бохор гэдэг тэр техник нөхц хангацсан гол бүс нутаг маань өөрөө энэ төвлөрсөн энэ газар л бий болоод болчихсон. Энэ дээр л гол ажиллаж явж байгаа. За зээл олголтын дээр холбоотууд ноосны холбоо, ноолуурын холбоо, арьс ширний холбоотой яамны ажлын хэсэг бүрэн технологи дүгнэлт хийгээд байгаа аль нөөцийг, аль үйлдвэр дээр ямар технологи нэвтрүүлэх вэ, алийг сайжруулах вэ гэдэг дээр л маш сайн ажилласан. Тэгэхээр зориултын бус ашиглах болцоо хязгаарлагдмал. За хоёрдугаарт дотоод сонгогчлагруулалтуудаа холбоотууд хийж байгаа. Ноолуурын холбоо, ноосны холбоо, арьс ширний холбоо өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Хоорондоо өрсөлдөж шаардлагагүй хүчин чадлыг нэмж сурлахгүй гэсэн бодлоготой. Жишээлбэл ноолуурын дээр бол угаах, самнах дээр нэг төршөхгүй. Ноосн дээр бол. Энэ бол хангалттай суурилсан. Зөвхөн эрэх, сүлжих, утсаа будах, эцсийн бүтээгдэхүүн хийх буюу агсан төвшөнтэй гол хөрөнгийг зориулж байгаа гэсэн маягаар бодлого бол тэгээ гарсан. Нэгэнт хүчин чадал суурилсан 200-аас 300% хүчин чадлаар суурилсан байхад шаардлагагүй талд хөрөнгө оруулалтууд хийхгүй. Нөгөө талаас одоо байгаа үйлдвэрүүдийн босруулалтын чадварыг сайжруулах ийм бодлого явж байгаа. Таны сая одоогоор зээл авах хүсэлтэд ирүүлсэн байгаа гэд аймагуд дээр гаргасан мэдээлэл дээр жишээ нь өмнө хувь дээр 15 аж ахуй нэгж зээл хүссэн байсан. Дорн хувь дээр 1, дунд хувь дээр бас 1 байсан. Тэгэхээр чин тэнцээ бол үйлдвэрүүд байхгүй мэн штэ. Тэгэхээр тэрний зээлийнх нь хүсэлт тедэр нь ер нь яаж хийгдэх вэ? Зээл улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа. Үнэхээр аймагуудын төвшөнд юмаа хангасан, цэвэрлэгээ хийсэн бас маш цөөн тооны аж ахуй нэгжүүд энд орж чадчихжээ. За ихэнх нь бол шинээр байгуулна, шинээр угаан, шинээр боловсруулна гэсэн асуудал. Яагаад гэвэл энэ арьс шир, мал аж ахуйн гаралт төвөгтөн боловсруулалт бол маш их одоо химийн бүтээгдэхүүнтэй. Нөгөө л байгаль орчны цэвэрлэх байгууламжийн асуудал хөндөгдөг тул хязгаарлагдж байгаа. Харин дорн ховдод хийж байгаа үйлдвэр технологийн парк яг энэ боловсруулах чиглэлээр бэлтгэгдэж цэвэрлэхэн байгуулагдж байгаа болохоор Баруун 5 аймгийн боловсруулах том ажил, түгээдэн боловсруулах ажил үндсэндээ ховд руу эрх чиглэлээс нэлээд төвлөрж хүчин чадал нэлээд өргөдөх байна.